Боссын ээлжтэй гарахад бэлэн болоод байна. Хүүхдийн байрын бэлэг авчирсан. За тэгээд энд гайхалтай сүмээ орж үзцгээе. Хамгийн тохиромжтой салхин дээрэн байсан юм шиг байна. We dream of traveling the world, but who we travel with, that's what matters most. Watching the sunrise together, laughing along leaf-strewn paths, behind every unplanned journey lies nameless joy and unforgettable memories. This isn't just a trip. This is a friend's journey. Hello, world. Let's create memories together. Орой минь бидэд найзуудаа хэлэл явсараад Босны гэрцгээгээний хүрээд ирсэн байна. Тэгэд бидэд орой нэлээд сайн замыг бацлаа. Тэгээ хүрээд ирсэн чинь бидний буудал яа хоньгоо 4 одтой. Дээрээс нь конгресс центр. Яа дасраа ийдсэн. За орч нэг сайхан амарцгаая. Тэгээд маргаашнаас энэ Сараево хоттой танилцсан. Тэгээд цаашаа үргэлжлэн. Гэтэ гоё юм. Янзын явж байна. Бидэд алжаал тайлаад сайхан байлоо. Замдаа шал ондоо болчихсон. Хил дээр нэг жоохон хүмүүс нь хөөх нь монголчууд юм уу гэж жоохон гайхах шиг боллоо. За тэгээ бусдаараа сайхан явж ирлээ. Бид ч одоо 4-5 цаг машинаар яваад ирсэн. За сайхан тухтай буудлаа нөө. Тэн Холливуд гээд буудал нэг хоногийн 70 евро л юм байна. Сайхан тухтай юм буудал байна. Тэгээд энд нэг юм юу байгаа юм л та. Манай буудалд юм жууштай зориулсан юм газрын зураг эдний үзэх юм өмнүүдийг харуулсан. За яг энэ Сараево хотод бол нэг 600 мянган хүн амтдаг жижиг хот юм байна. Тэг манай буудал бол энэ байгаа. Холливуд хотел гэдэг. Тэгээ ийшээ ингэж яваад за энд бол ойрхон онгоцны буудал энд байд юм байна. Энэ нэг Спомен парк Враца гэдэг юм байгаа. Тэгээ энэ Саниланд гэдэг энд нар жаргахыг хардаг газар нь. Тэгээ энэ Латинска Куприя гэдэг энэ их алдартай газар юм билээ. Манай энэ зочдууд бол их том юм а дотроо боулинг тэ янз бүрийн аягүй хэмнүүдтэй бассейнтай, саунтай, фитнестэй ийм буудлаа. Босны Херцоговын улсын Сараево хотоос мэдчилж байна. Тэгээд өчтөр Сараево хот дээр чанлаа. Тэгээд ерөөсөө энэ улсуудчин хоорондоо ерөөсөө хаяагаа дэрлээд байгаа мөртлөө би энийгээ ингээл амар үгүйсгсэн нэг тийм сонин улсууд байх юм. Бид нар бас өчтөр Босныгийн хилээр орж ирэхэд бол бас айгүй шалгалт малгалт нь айгүй чанга тиймэрхүү санагдлаа. Тэгээд лалын 3 шашны төлөөллөдөг исламын шашинтай, прасловын шашинтай, мөн католик шашны төлөөллүүд байд юм байна. Шашин хоорондын мөргөлдөөн болоос маш хурцсан. Бүр саяхан одоо хэдхэн жилийн өмнө Босныгийн дайн гэж бол амар тайм болж исэн байна. Тэгээд энэ Босны Херцоговынд амьдарч байгаа тэгээ үндэстнүүдээ 2 хуваагаад энэ 2-3 талд байгаа улсууд нь ерөөсө хэдэн талаас нь дэмжлэг үзүүлээд айхтар дайнууд болж исэн байна. Тэгээд геноцид хүртэл болж исэн тийм улс шүү. Ер нь бол орж ирэхэд хилээр орж ирэхэд л мэдэгдлээ. Хүмүүсийн хандлага бас их сонирн байна те. Ер нь. Дайн додлоо дайчин тэгээд шашны хоорондын мөргөлдөөн зүргэлдөө энэ тэргээд хүмүүсийн сэтгэл санаа ч гэсэн жоохон докторгүй болчдөг бохоо. За тэгээ мануст одоо тэгээд Босныгийн дайн манд одоо ямар ч хамаач байх те. Тэгээд хэдүүлээ сайхан юмыг эрэг талаас нь хараад энэ улсаагаа соёл тэгээд Сараево хотоор сайхан аялаад тэгээд энэ Боснед ямар түүхүүд өрнсөн байна. Тэрийг сайхан ярилцаад гоё аялаа үргэлжлүүлцгээе тий. Бас улс орныг бас муу мохог нэх. Тэ одоо цөмөр сайн нэг нь харж жоохон гэгээлэг алхацгаа дээ хотоор нь тийм үстэй. Босны Герцеговина улсын нийслэл Сараево хотын Милецка мөрний ирэг дээр нэгэн гоёмсог барилгын өмнө ирчлээ. Энэ болохоор 19-р зуунд барьсан нэг 1892 он хавцаа барьсан барилга байна. Энэ болохоор урд хожид харж байгаагүй юм барилгын загвар энэ Нео Мавритан гэдэг загвар юм байна шүү дээ. Тийм ээ. Мавритан гэдэг загвар юм байна. Шатрын юу шиг юм. Тийм шиг. Жон лалын хэв маягтай юу уу. За нэг жижиг хот байд юм биш үү? Энэ яг нэг улсын нийслэл байгаагүй сүйд нэг задраад энэ Босны чинь
Тийм болохоор хот нь жоохон жижиг юм байна тий. Анханасаа тийм. Тэгээ энэ хот чи ерөөс копиогоор алдартай гэж байна шүү дээ. Хамгийн хэрэглээтэй. Дэлхийн шилдэг 10-т орд юм шүү дээ хэрэглээгээр. Тийм баха. Тэгээд тэр нэг цэсийн нэг юм да ягаад айгүй нэг мооцны нэг айгүй хатуу даргнууд тийм копиогоор алдартай юм байна тэр чинь. Энд чинь за Серб, Хорват, Боснигээд 3 хэлээр ярьдаг юм байна. 3 ерөнхийлөгчтэй юм байна. 3 ерөнхийлөгч 8 сараар төрийнхөө эрхийг барьдаг гэж байна шүү дээ. Эдгээр чинь нөө Дейтоны хилцээрээр ер нь тоглоомынхоо дүрмийг тохирсон юм байна шүү дээ. Дейтоны хилцээрээр за ерөнхийдөө Серб, Хорват, Боснигээд 3 талаас 3 ерөнхийлөгчтэй байя. Тэгээ 8 сараар ингээд тэгээ үйл ажиллагаа одоо улсаа хянаад явъя гэсэн нэг тийм тохиролцоотой юм шиг байна. Нөгөө Титогийн дэглэм унсны дараа Югослав задраад тэгээд энэ Сербийн ерөнхийлөгч Милошенко гэдэг хүн байсан юм байна шүү дээ. Тэгээ Милошенко чинь ер нь энэ хавийг ингээд удирдаад энэ Боснич өөрөө нөгөө Сербийн захиргаанд байсан. Тэгээд 92 оноос 95 оны хооронд 3 жил дайн болсон юм шүү дээ урд. Харин тийм намайг л хүүхэд байхад л Босны ч гэсэн амар дайнтай гал хэдэн хүн ядчлаа идчихлаа гэд нэг аваач булаал шүршчээд гэр бүлээр шүршчээд байсан санагдаад байна шүү. Тиймэрхүү мэдээгээр аягүй гардаг гэсэн. Тэгээ Босны дайн чи ер нь бол энэ Балканы хоогийн их том дайнуудын нэг юм байна шүү дээ. Босны дайн чинь бол орчин үед болсон 100 мянган хүн асуурсан гэж байна шүү дээ. 92-оос 95 оны хооронд Амар хүссэн шүү дээ. амар асуурсан. Доо хийдсэн шүү. Тэгээ эдгээр ч нөгөө дотооддоо бие биенийг хядаад 8 мянган хүн алчингуудаа олон улсаас нууж өрөөд бас бөө болсон юм. Хорват, Америк хоёр чинь нийлээд энэ чинь нөгөө Босны шин дотроо Босны хорватууд, Босны сербүүд хоёр хуваагдсан. Тэгээд ер нь дайцсан юм ба шүү дээ. Босны серб талдаа болохоор Орос улс чинь ер нь сербийг дэмжиж Тийм, Словен шишинтэй болохоор. тийм Словен шишинтэй болохоор Америкч болохоор хорватуудтай Хорватуудтай гэдэг. Тэгээ бас энэ чинь турк мөркүүд ирж байлцсан гэж шүү дээ. Тэгээ туркууд чинь бас нутаг нэгднүүдээ хамгаалж хамгаалж ирсэн. ирсэн туркуудыг байлцсан. Тэгээд энэ хамгийн одоо гоёмсог те заавал ирж үздэг хотын захиргааны зориултаар барьсан. Одоо бол үндэсний номын сан байгаа юм байна. Тэгээ энэ Босни Херцеговина бол 3.2 сая хүн амтай. За газар нутгийн хувьд бол Монтенегро болон Косово улсуудаас 5 дахин том газар нутгтай юм байна шүү дээ. Нийслэлтэй ерөөсө 600 мянган хүн л амьдарч юм байна шүү дээ. Харин тийм ээ. Тэгээ тард юм биш үү? Их юм таруу амьдардаг юм улс юм байна. За тэгэхээр хэл соёлын хувьд бол эдгээр чи Босния, Серб, Хорват эдгээр чи бүгд Словен хэлнээс гаралтай учраас ер нь л Орос шиг л ярьдаг гэсэн үг бүгдээрээ. Хоорондоо нэг ойролцоо хэдэн үгнүүд нь өөр те. Тэгээд ер нь адилхан л гэсэн үг л те. Үе чинь бас хамгийн анхны тарамбаа үүссэн гэж хэлсэн шүү дээ. Захиргаан тарамбаа 1885 онд Тарамбатай болж байсан улс байл бас. Босны Герцеговин бод ёстой төг төмөн дайн дажин хийжсэн шашин хоорондын мөргөлдөөн те амар геноцид болж исэн дэлхийн 1-р дайн эндээс үүсчихсэн гэл те янз бүрийн тэр дайн тулааны талаар бас ярмааргүй байна. Манай монголчуудын дайны хөлдөч гэсэн эдгээр бас нэлээ өртөжсэн тийм улс байна. Босны энд Херцеговин улс маань болохоор ийм яг газрын зураг дээрээс нарийн ингээд харах юм бол айгүй гоё тийм зүрхэн хэлбэртэй байдаг юм байна газар нутг нь. Тэгээд зүрхэн улс чиш нэрлэдэг юм байна. Анхны пирамид бол энэ Босны Херцеговинаас бас үүсдэг гэж ярьдаг. Энэ Босныгийн бас аль нутагт хич бай нэг мужид нь хамгийн эртний пирамид бас байдаг гинэ. Бас түүхэн талаас авч үзэх юм бол маш одоо эзэнт гүрнүүдийн бас эзэрхийлэл өмд орж исэн орчин цагт хүртэл одоо дайн дажины талаар бол ерөөсөө маш их ариун төвхтэй болсон юм байна. Тэгээ нэг айгүй сонирхолтой юм нь Адриатын тэнгис бол ерөөсөө энэ Босны Херцеговины нэг 25 км Адриаттай нийлдэм байна. Тэр хэсгээрээ тэгээд эрэг байжгаад тэгээд ерөөсөө өөр бол ерөөсөө ийм далаад гарцвал ерөөсөө байхгүй юм байна. Ер нь хуурай газар явсан юм байна. Гэхдээ бас 25 км Адриатын тэнгис рүүгээ гарна гэдэг чинь бас болж л байна л да. Тэгээ Балканы зүүн хойдолд байрладаг бас их түүхэн улс байна. За Сараево хотод ирсэн хүн болгон заавал ирж үздэг алдарт Латин бриж дээр ирсэн байна. За Латин бриж бол Отоманы эзэнт гүрэн энэ хавийг эзэлсэн байх үед буюу 16 дугаар зуунд Отоманчууд барьсан гайхамшигтай ийм гүр байна. За үүнийг дараа нь бол 18 дугаар зуунд бас Ромчууд хурж ирж сэргээн засарлаж исэн ийм түүхтэй юм байна. 1914 онд бол энд маш чухал үйл явдал болсон. Тэр нь юу вэ гэхээр Австри-Унгарын эзэнт гүрний хаан ширээ залгамжлагч Франц Фердинандыг Босниагийн нэг хүн одоо их нэртэй цугинд алсан үйл явдал бол улмаар дэлхийн 1-р дайн үүсэх гол шалтгаан болсон юм байна. Тэгэхээр дэлхийн 1-р дайн бол энэ
Босниак Херцеговина улсын Сараево хотоос эхэлсэн гэж үздэг юм байна. Яг тэгэхээр Австри-Унгарын эзэнт гүрний хааныг их нэртэй энэ гүрний хажууд хэрцгийгээр алсан учраас энэ дайн өдөөгдөх гол шалтгаан эхэлсэн юм байна. За тэгээд латин гүр бол Милецка голын дээгүүр тавигдсан. За хуучин хот бол шинэ хот хоёрыг бас ингээ холбот юм байна. Ерөнхийдөө Сараево хот бол энэ Милецка голоо дагсан ийм нарийнхан урт хот юм байна шүү дээ. Жижигхэн тэгээд нарийнхан урт хот юм байлаа. Милецка гол дээгүүр тавигдсан нэлээд хэдэн гүр байна. Бараг 10-аад гүр багшгүй. Эдгээр дотроос хамгийн хуучны хамгийн алдартай гүр бол энэ латин гүр байгаа шүү. Та бүхэн энд ирвэл заавал латин гүрийг үзээрэй. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эконогон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол, олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй. Нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харгууц, Европ стандарт, насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. Энэ Босниагийн тэр геноцид явагдаад тэгээд бүр өстой дэлхийн нийтээрээ бүр наашиг анхаарлаа хандуулад НАТО, нүүб бид нар чи бүгд орж ирсэн юм шүү дээ. НАТО ч сүүлд нь цэргээ оруулж ирж энэ дайн чи ер нь баг зогссон юм байна шүү дээ. Энэ ч геноцид хийхдээ ингээд гэр бүлээр нь аваачаад. Тэгээд энэ тэнд аваач шүршиж халаад байсан байна. Нууцаар. Эсрэг талынхаа одоо тэр христийн шашинтан гудаа аваач. Лалынх нь густангууд нь нөгөө лалынх нь болохоор эсрэг ингээд бие энийг солиулж ухаад. Энд чинь нөгөө нэг тэр Дейтоны хилцээр гэдгээс чинь Сербиг бас юу болсон юм бэ шүү дээ. Нүүб чинь Сербиг хориг тавьсан байж байгаа. Дейтоны хилцээрээр Серби хоргийг зуцалсан юм байна. Эдгээр чинь 8 алтсан юм байна шүү дээ. Ер нь бол газар нутгаа за манайх энэ газар нутгаа авъя, танах ингээгээ те. Ер нь бол бүх юма тэр Дейтоны хилцээрээр ер нь тохирцсон юм байлаа. Ер нь задарч байгаа байхгүй улс дотор. Улс дотроо задархаад тэгээд ямар байх вэ те. Арт өмнө хэлмэдэн шүү дээ. Ер нь бол Тито ч өстой мундаг хүн байсан юм биш. Тэр чинь амар нөхөрлөө те. Тэр чинь ер нь динийг ингэж барьсан. Тэрнээс бас тэрний местиг авах хүн байхгүй болоо задарсан гэдэг л шүү дээ. Ерөнхийдөө. Тито ч нөөрэ бүх юма мэддэг. Ерөөсө дэлхийн бүх өдөрдөгч нартай те бүх том одоо ерөнхийлөгч бүх том улсуудтай дипломат харилцаатай байсан. Тийм мундаг тийм өдөрдөгч хүн байсан юм биш Тито ч. Тийм Орос руу ч бас солилцож ордгоо те. Тий. Оросуудтайгаа болохоор яг тустаас юм ярьчдаг. Оросууд бас эдний тектоникч дарамт чаддгүй байсан гэж шүү дээ. Тийм. Тэсэрс баруунтайгаа бас харилцаатай тий. Зүүнтэйгээ зүү харилцаатай ийм хүн байсан юм биш. За тэгээ Боснийн геноцид бол 20 дугаар зуунд болсон Армени геноцидын дараа орох бас том геноцид юм биш шүү дээ. Туркууд ч одоо маш олон 100 сая арменчуудыг геноцид хийгээд бүр амар юм болж ирсэн. Тэрийг урьцаас мэддэг. Одоо тэгсэн хүлээн зөвшөөрдөг шүү дээ Туркууд ч. Бид нэр тгээгүй айл гэдэг шүү. Бид нар тгээгүй айл. Бид нар тийм улсууд биш айл гэдэг шүү дээ. Тэгээ арменчууд ч газар дундын тэнгисийг дагаад Франц баруун руу айгүй их цагаачлцсан. Маш олон сая арменчууд чинь Европт амьдардаг шүү дээ. Юу л үүдэн шүү дээ. Лос Анжелес чи Армен таун гэдэг хороол байгаа шүү дээ. Армени хамгийн том. Тэр чи яг тэр геноцидаар усан гусаар ирсэн хүмүүс байхгүй. Геноцидын дараа шууд бүх улсаар хүлээж авсан тийм. Турки чи тэр юу чи нэг өдөр тогтоол гаргаад ерөөс геноцид болсон. Ер нь энэ дэлхийн нийтийн шашин хоорондын мөргөлдөөн гэдэг аимшигтай юм байт юм байна. Ягаад тэгэхээр Армен чи өөрөө католик шашинтай. Тэгэнгүүт Армени хажууд Азербайджан чи лалын шашинтай. Наан Турк ингээд лалын шашинтай ингээд байж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ер нь шашнаас болоод эдгэр чин бас дээрэс нь тэр Арарат уула Азербайджануудтай булаацалтаач гэдэг үл бас нэг бас л тэр чин тэр бүхний цаана энэ шашны одоо тэ мөргөлдөөл яваад байгаа байхгүй. За энэ хавчин бол ерөөсөө бас шашны мөргөлдөөн. Тэгээ ийм шашны мөргөлдөөнтэй газар эсвэл хүчрхэг ерөнхийлөгч базаад байгаа нэг хэсэг тий. Тэгэл тэр задруул тэгээд шашин хоёр талтай хуваагдж байгаа. Ингэдэг юм шиг тий. Өчигдөр ерөөсөө хил гайл дээр ороод ирэхэд ерөөсөө эдний харилцаа арай нэг тийм нэг одоо дээрэнгүүч их Айгуу таашаа. сонир. Айгуу соёлгүй. Сервис орж иж байгаа болохоор дургуй байл шүү. Яг үгүй тэр юм. Ягаад гэвэл үдирсэн сервистэйгээ байлжсан. Энэ юм дураагүй сервис орж ирсэн гэдэг. Мань шугам битгтэй тий. Бид нар юм.
томроод байна. Нөгөө Косово, Серб хоёр ч хоорондоо хилэнд хаалттай гэдэгтэй адилхан тий. Эдгээр ч бас хилэн хаалттай биш мөртөөсөө хоорондоо түнжимтэй байна. Ер нь бол. Эднийд бол яг уу бидний нөгөө аяллаа ийс юм бол ажиллаж байгаа. За Косовод бол бид нар сандарсан шүү дээ. Сэм Бүхэн байхгүй болоод хаашаа хаалттай. Хөрштөр наадаг наалт урт байхгүй шүү дээ. тийм шүү дээ. Чөөчд очтгүй шүү. Туркууд л очт юм тий. Туркууд чинь тэр Албанд бол маш их байсан шүү дээ. Албанд Амар байсан. За тэгээд энэ Босниа чинь нэг бас гоё юм их гоё дулаахан улс юм байна. Цагаагаар өндөө гоё юм аа цагаагаар тий. нь тий. Шинэ бүтээн байгуулалтууд нэлээд хийцэн баг шиг байна. Одоо тэгээд айл ерөнхийлөгч 8 сараа барьж байгаа юм болоо. Тэрийг асууя да. 3 ерөнхийлөгч. Тий. Дөрөвдөх нь болох юм уу? Буддист нэг ганц юм оруулчихсан. Энд дэжтэй 4 шашин байдаг юм байна. Тэгээ ихэвчлэн дандаа энэ исламын шашны сүм хийдүүд нь ихэвчлэн дийлийнх нь байдаг тий. Тэгээд католик шашинтай, үнэн алдартны шашинтай, тэгээд ислам жууд шашинтай ийм байт юм. Тэгээд ерөөсөө энэ QR-уудыг нь уншуулаад утсан дээр тэгэл довш танилцуулгуудыг авал тэгэл ерөөсөө Сараево хот ерөөсөө яг л энэ чигээр ингээл одоо энд жишээ нь одоо юу гэдэг музей байж байгаа жишээ нь тэгээд археологийн музей тэгээд энэ үнэн алдартны сүм, католик сүм, жууд сүм тэгээд ерөөсөө ихэвчлэн ер нь бол исламын сүмүүд их байдаг юм байна. Тэгээд энэ чинь одоо кабел кар одоо бидэд очиж үзье гэдэг энэ одоо бид чинь энэ голоо ингээд байгаа явж байгаа шүү дээ. Тэгээд энэгээр гарч ирэл эндээс кабел караар энэ уулын хороор гарчаал ирдэг. Ер нь бол үзэж харж танилцаад байхад бол амархан газар байдаг юм байна. Тэгээд ер нь бол бас тэгтээ бас би бас нэг юм бодлоо. Иймэрхүү жижиг улс орон хотууд биш дээ. Аялал жуулчлалаа ингээд хүмүүс бас ойлгомжтой болгохын тулд энэ QR-аар ингэж одоо энэ QR-ыг уншуулгад энэ сүмийн доторх зураг мураг бүх танилцуулга нь гараад ирд юм байна. Тэгээ яаж очих уу, ямар чиглэлээр очих уу гэдэг ингээд ийм хөрхөн авсархан гарын авлага ингээ хийж ёстой хөөрхөн байдаг юм байна шүү дээ. Исламын шашны ариун уснаас нэг амсаж үзье да. Дан хөлөө ам сангасан байж тийм. дан хөлөө гоод иш чи болохгүй шүү чи. За За яг би гараа угаач гэж. Сараевогийн гигэн Йозефийн сүм дээр ирчлээ. Олон шашныг одоо нээлттэйгээр дэмждэг энэ Босни улсын гигэн Йозефийн сүм бол 1936 онд баригдсан юм байна. За ер нь бол энэ сүмээс өмнө баригдсан маш олон сүмүүдтэй юм байна. Лалын болон Праслав шашны энэ болохоор католик шашны сүм байна. За тэгээд Сараево хотыг бол Европын Иерусалим гэж нэрлэдэг юм байна. Энэ ямар утга учиртай вэ гэхээр ерөөсөө Иерусалимд ч одоо лалынхан чинь хүртэл одоо Иерусалим бол одоо манай ариун газар гээл. Христийнхэн бол Иерусалимд бол манай Есүс Христ одоо мэндэлсэн ч гэдэг юм уу. Иерусалимыг булаацалдагтай адилхан олон шашинд нэг дор байгаа учраас Европын Иерусалим гэдэг юм байна. За тэгээд цаашаа явцгаая. Бидэд өчигдөр Сараево хот руу ирэх замдаа нэг хоолны газар орж хоол идсэн. Тэгээд энэ улсын пивын ямар шуухан ингээ ууж утсан дажгүй пив байсан байхгүй. Тэгсэн чинь Саравойская пивара гэдэг энэ пивны үйлдвэр нь шүү дээ. 1864 онд байгуулагдсан юм байна. Тэгээд энэ яг нэг Австри-Унгарын харьяанд байсан болооч тэр пив бол нэлээд уудаг пив гайгүй орн юм байна шүү дээ. Тэгсэн чинь ингэдэг юм байна хөшөө. Энэ нэг пивных нь үйлдвэр нь ингээ эндээс ийшээ ингээ нэлээд том урт. Тэгээд тэр голд нь яг төв офисын тэрүүгээр орохдоо юм тик тавдаг музей болгоцсон. Үйлдвэр нь ажиллаж байгаа. Тэгсэн мөртлөөсөө пив нь бас ингээ хуучныхаа одоо хэв шинжийг одоо хадгалдаг юм аашин тий. Тэрийг ингээ нөгөө хүмүүст ингэж тикет тарааж музей болгож үзүүлж хүмүүстэй танилцуулдаг ийм соёлтой юм байна. Тэгээ бас яг ингээ үйлдвэр нь явж лөөдөг тэнцэн бас цаана бас музей маягаар ингээ хүмүүс сурталчлаад үзүүлээд ингээ явж идэг бас гоё шийдэл шүү тий. За бидэд ингээд уул руу кабел караар гарыг гэж бодоод ирсэн боловч ингээ өнөөдөр ажиллахгүй хаалттай байгаа юм байна. Тэгээ ер нь одоо бид чинь Милан Кортино өвлийн олимпийн аялал руу бол бидний эцсийн зорилго ингээд аялж байгаа. Тэр хоорондоо бол Балканы хойгийн улсаар аялаад явж байгаа. Тэгээд ер нь 1984 онд бол анх энэ Балканы хойгийн Сараево хотод бол социалист орнуудын өвлийн олимпийн бас нэг энд болж исэн юм байна. Түүнээс хойш бол 1992 он 94 оны өвөл зууны олимпиадд ер нь Босни Херцеговины тамирчид бол ер нь бүх олимпийг алдахсахгүй орж байгаа боловч одоогийн байдлаар нэг ч медаль аваагүй явж байгаа юм байна.
Гэхдээ энэ Балканы хойгт ер нь зохиогдсон хамгийн анх бол 1800-аад онд бол Грекийн Афиндод мэдээж анх дугаар олимп болж исэн. Тэрнээс хойш Балканы хойгт зохиогдсон 2 дахь олимп бол мэдээж Сараевогийн өвлийн олимп юм байна. Дэлхийгээр аялах таны мөрөөдлийг хөтлөгч Евро Travel. Сараево хотоор үргэлжлүүлэн аялаа явж байна. За бидний ард харагдж байгаа энэхүү туг бол Босни Герцеговина улсын төрийн далбаа байгаа. 1995 онд үндсэндээ НАТОгийн цэрэг орж ирээд НАТО эдгэрч орж ирээд Босны дайн дуусаад 1998 онд эдгээр чинь өөрсдөө тусгаар тогтнолоо зарласан юм байна шүү дээ. Тэгээ 98 онд бол энэ төрийн далбаага баталсан юм байна. За төрийн далбааны цэнхэр өнгө нь бол Европын холбоо нүүб энтертэй одоо бид нэр ойрхон байгаа гэдгийг бэлэгдэж байгаа. Европын холбоо бол нүүбийг бэлэгдэж байгаа юм байна. За шар өнгө нь болохоор нэгдүгээрт одоо Босни Герцеговины газар нутгийн хэлбэр дүрс, за мөн одоо Серб, Хорват, Босни гэсэн 3 үндэстнийг илтгэж байгаа юм байна. За цагаан 5 өшөөнүүд бол Косовогийнх болохоор нөгөө 6 үндэстнээ төсөөлсөн байсан. Энэ болохоор олон үндэстний өлгийн нутгийн Балканы хойгийн ив нэгдэл инх тайвныг бэлэгдсэн ийм 5 өшөөнүүд юм байна шүү дээ. За тэгээд Босни Герцеговин бол нэг маш сонирхолтой юм юу гэхээр мөнгөн тэмдэгт бол маш сонирхолтой. Энэ хавьд бол Балканы улс орнууд бүгдээрээ тий одоо янз янзын мөнгөн тэмдэгтүүд байна л да. Гэхдээ мөнгөн тэмдэгтүүдийн түүх нь их сонио. За Босни бол Монтенегро, Косово тий улсуудтай адилхан Германы маркийг хэрэгжилж хагаад тэр чигээрээ марк аваад үлдсэн юм байна. Монтенегро бол марк хэрэгжилж хагаад одоо бол евро хэрэгжилж байгаа шүү дээ. Косово ч гэсэн яг тэр хоёр адилхан. Тэгэхэд эднийх бол Германы маркийг Босны марк болгоод аваад үлдсэн юм байна. Ханш бол маш өндөр. Яг тэгэхээр 1 евро бол ерөөсөө 195 Босны одоо марк байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ бол Балканы хойгийн хамгийн хатуу мөнгөн дэвсгэрт бол энэ Босны марк байна. За хоёрт нь бол Румыны лей бол 1 евро 5 Румыны лей байгаа. За тэгээ хамгийн ханш муутай мөнгнүүд нь гэх юм бол Албаны лек гэдэг мөнгөн дэвсгэрт. Тэр бол 117-тойгоор харьцаж байгаа. За Македони чинь бол динартай бас. Македонийн динар гэдэг. Серб чинь бас нөгөө Югославийн динар аваад үлдсэн тий. Тэгээ ингээд лей, лек, динар, марк гэд евро гэд ийм олон төрлийн мөнгөн тэмдэгтийг та бүхэн энэ Балканы хойгоор аялах юм бол ашиглах юм байна шүү. Мэдээж олон улсын карт бол бүх газар ажиллана. Тэгээд энэ тийнд одоо зарим хүмүүс ханшийн зөрөө мөрөө гэл бас тэ юмаа сайн тооцоолж аялаараа. За бид эдийн тэгээд Балканы хойгоор аялж байгаа аялал маань ерөнхийдөө өндөрлөх тийшээ болж байна. Тэгээд нийт 12 улсаар аяллаа. Өмнө бид нар Балканы хойгийн Хорват, Словен улсуудаар аялсан байсан. Энэ удаа 10 улсаар аяллаа. Тэгээд ерөнхийд нь ингээд дүгнэж харахад бол маш их шашаа хоорондын мөргөлдөөн, өстө утга учиргүй дайн дажин бол ерөөсөө энэ хойгийг бол үнэхээр эзэлсэн байна. Тэгээ зарим улсууд нь ядуурл те одоо дөнгөж одоо улс орн хөгжиж эхэлж байна. Зарим нь хаалттай бол сэвэрээ байна. Тэгээ шашаа хоорондын үзэл бодлын зөрчилтэй одоо ч гэсэн энэ улсууд байсаар байгаа юм байна. Энэ их дайн тулааны одоо хор уршиг одоо хүртэл энэ Балканы хойгт бол мөн энэ Босни Герцеговина улсд бол арилаагүй байна. Яагаад тэгэхээр Босны дайны үед бол газрын минийг бол их хэмжээгээр болсон байдгийн байна. Тэгээ одоогоор 30-аад мянган мин газарт булаата маш аюултай хэмжээнд байгаа гэж юу одоо энэ дайны судлаачид үздэг юм байна. Тэгээд тэдгээр минийг одоо хүртэл илрүүлэн устгаад байгаа мөртлөө ерөөсө барагдахгүй аюултай төвшөнд ингээд хэвээрээ байгаа юм байна. Тэгээд дайн бол ер нь хүн төрөлхтөнд ямар ч хэрэг байхгүй. Одоо ч гэсэн ингээл дэлхийн ертөнц бас л ингээл маргалдаан шашаа хорлолтын мөргөлдөө ингээл гарсаар л байна. Гэхдээ бидний хувьд бол маш шин дүүхээр аялсан, шин газар нутгаар явсан гайхалтай сайхан аялал боллоо манай найзуудтай аялал хувьд. За бид сая хотын төвөөс Босниагийн аялал жуулчлалын хөргөчний наалт авах гэсэн чинь олдохгүй. Тэг буцаад энэ Холливуд өөрсдийнхөө хонсон зочд буудлаас ийм гоёмсог юм хөргөчний наалт авчлаа. За тэгээ сая евро өгөөд хариултанд нь Босниагийн 20 марк авчлаа.
За тэгээ энэ 20 марк дээр байгаа эрэгтэй хүний зураг бол Босниагийн алдартай уран зохиолч хүү юм байна. Германы Deutsche Mark-ыг хөрвүүлэн одоо ашиглаж бий болгосон Босниа марк бол маш жижигхэн мөнгө байд юм байна. Хэмжээгээр маш жижигхэн өчтөрөөс 100 маркийг харж ирсэн. Тэгээд ханшийн хувьд бол маш өндөр ханштай ийм мөнгө байд юм байна. Зам зур бас нэг хөдөө явж байгаа нэг жоохон хаад идэхэд мэрдсэн байд. Тэгсэн чинь манай нэг ахгүй өдөн хойш хараад байж байна. Саа янз бүр биш бас. Тийм айгуу гоё наа. Гинж минжтэй ингээ. Энэ ингээл эргүүлээ байж байгаа. Доор мотортой. Янзтай юм. За жинхэнэ нутгийн талах шүл. Сайн нөгөө загас загсан. Гэсэн чинь нөхөр доош буужгүйгээр энэ явланы цаа нуурнасаа бариад түрээд ирүү яач. Цоошин загас авчиж сайн нүдэн дээр харуулж байна. Өн завтаа тор тавьчих тийм. Тэгээ одоо ингээ энэ шаардлаа гэдэг аваа явчих. Бүх юм шинээр амар юм байна. Гонзо миний өгшин байжээ. Одоо найз дагч шаардлага. Ерөөсөө тэгж юм. Юу вэ? Оо энэ юу юм бэ? Төмөстөө юутэй юм уу? Тарагтай. Эднийхэн тараг юм уу? Юм цөцгөн шиг юм байд юм бэлээ. Халаад нь байна. Эдний бас хоолстой мундаг юм аа ийшээгээ ерөнхийдөө. За хоолой идсэн. Ер нь хоолууд нь гологдооргүй юм байна уу? Лалих болохоор гахаа мах байхгүй, хоньны махтай, загас. Тэгээд дахиад махтай. За нөгөө гадаа шарж ирсэн хоньны махч. Одоо энэ шарсан хоньны мах шин загсыг гаргаж авчраа баг яг энэ доод нуурасаа барьж ирээ шарчд юм байна. Үнэхээр төгс юм аа. Босны бол бас лаг олдох. Тийм. Хоньны мах Балканы хон зарж шүү. Балканы хон зарж шүү. Балканы хон зарж. Bosnia Muslim Omer. Muslim. Oh, nice to meet you. Muslim. Muslim хүн юм биш үү? Omer. Omer. Яблоница тут. Яблоница. Тэнд амьдард юм биш үү? Яблоница. За тэгээд энэ Балканы хойгийн орнуудаар одоо аялаад үндсэндээ дуусчихээн. Ерөнхийдөө төрж байгаа сэтгэгдэл гэвэл энэ Балканы хойг чинь манай эртний өмнөх үеэс эхлээд асар их түүхтэй юм байна. Маш олон эзэнт гүрнүүдийг дамнсан ийм түүх байдаг юм байна. Ромын эзэнт гүрэн, Византын эзэнт гүрэн, Отtomаны эзэнт гүрэн, за мөн Монголын эзэнт гүрний түүхтэй ингээ холбогдож байгаа. За тэгээд дээрэс нь одоо хойшлоод ирвэл Хабсбургийн эзэнт гүрэн, Сербчин хүртэл хаан тус гэж байсан. Сербийн хаан тус. За тэгээд сүүлд нь Югославийн бүгд найрамд тус гээд Румын гэдэг нөгөө Дакийн хаант улс гээл ингээл тэгээ ер нь явах юм бол эн чинь маш олон түүхийн үлгийн нутаг юм байна. Балканы хойг бол эртний Грек Ромоос үүсэлтэй одоо орчин үеийн энэ шинжлэх ухааны хөгжилтэй эртний Грек Ромын энэ гайхамшиг бол энэ Балканы хойгтой салшгүй холбоотой юм байна. Тэгээ маш олон хил соёлтой, маш олон төрлийн өөр ингэсэн ийм шашинтай, өөр ингэсэн соёлтой ийм ялгаатай юм улс орнуудаар сайхан аялаад ер нь дуусч байна. Тэгээд бидэнтэй хамтаа ирсэн та бүхэндээ баярлалаа. Monte Carlo Luxury Residence цогцлбор хороолно. Хотын төв талбайгаас 5.9 км зайд орших. Айглын сайхнаар хүрээлэгдсэн богдхан уулын бэлдэс сүндэрлэн, эрүүл хөрс, эконогон орчин, цэвэр агаарт таны тав тухыг цогцлоож, эрүүл, аюулгүй их хотын дуу чимээ, агаарын бохирдлоос хол олон улсын стандартын дагуу оршин суугчдын хэрэгцээ шаардлагад бүрэн нийцэх үйлчилгээний нэгдсэн системтэй нийт 7 блокоос бүрдэх 843 айлын офис, үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг, сургууль бүхий цогцлбор хотхон юм. Байгалийн сайханд цэнгэг агаарт их хотыг төлдөх арга харууц, Европ стандарт насан туршийн өвлөгдөх хөрөнгө Monte Carlo Luxury Residence. Энэ амарч ачуулчлаа. Бид нар өөрсдөө бас ачигдж байна. Шинэ тавиад өнөөдөр жоохон далаа жоохон шуурхтай ах шиг байна. Шварц. Тэгээ тэрэндээ суугаад одоо явна да. Швайц. Энэ хараад бидрийг аягүй зовоож байна. За бушууг шиг Итали руу явъя. Олимпиад үзэлтэй байж. Одоо ер нь энэчээс бушууг шиг явмаар санагдаж байна бас. За одоо энэ хараа Адриатикийн тэнгис энэстэй бүр амар юм байна. Харин Адриатикийн тэнгис чинь жинхэнэ атарч ах шиг шүү дээ. Ийм юм болж штэ. Юу болж байна энэ ч одоо. Далайн шуурх гэж байна. Одоо яана. Айгуу байгаа. Орж ирж байгаа тэрээс Титаник шиг юм болох үү дээ. Харин тийм. Гэтэ одоо ч тэр үеиг одоо хөгжсөн мөсөөл байхгүй миний шүү. Санаа зовлтгүй. За ингээд
Аялал дуусаад Молдовын Милести мичигээс авсан юм шампанск. Энийг задлаа да. За Алтан сарцсан минь үлдээтэй вэ гэх. Дахиад 12 хоног дутуугаа шүү дээ. Монгол улс үрд мандам байна. Монгол орн ямар гоё орн гэдгийг улам илүү мэдэрлээ. За тэгээ манай онгоц бол орой 22 цагт Хорватын Сплит хотоос өдлөөд өглөө 7 цагт Италийн Анконо ирэг дээр буух байгаа. Унтаал босоход Анконо. Тэгээ манай энэ удаагийн Балканы хоогийн маш олон орноор болсон аялалд үндсэн жолоочоор манай Омбо явлаа. Туслах жолоочоор Миниби явлаа. Миниби үндсэн гайдаар явлаа. Миний VIP сууж явлаа. Хайн нутастай тий. Тэр анцны юм боллоо тий. Найзуудтайгаа яаж ч сайхан гар нийлээд ямар ч асуудалгүй машин тэргээ сайхан бариад бид бол ямар ч асуудалгүй жинхэнэ найзуудтай аялал гэдгээр даван туулан ямарсан яваад ирлээ дээ ямарчсан. Нэгэн зүрхээр гэтээ бас гоё юм аа хүмүүс нь ч бас илдэг Балканы хойгуур манус ингэж явсан байхгүй хаа одоо. Сайн явлаа шүү бас. Бүх улсыг гүйцэжлээ шүү дээ. Ястаа нэг найзуудынхаа хүчинд л өстө ядрахгүй л ирлээ. Бие бинийгээ дэмжил, бие биендээ одоо ингэдэг шүү, тэгдэг шүү гэл. Тэгэл өстө унтахт нь өртлөө урмаар баг унтууд. Өстө миний найз өнөөдөр сайхан авар дихгүй бол машин их барьсан ядарсан шүү гэл. Тэгэл явцгааж энэ. Гоё өнөө, гоё явж байна. За тэгээд найзуудтай баярлалаа. Одоо Монголоос гараад 14-5 хоног. Тэгээд бидний одоо Турк Стамбулаар эхэлсэн аялал. Молдов, Урмын, Болгар, Македон, Албан, Монтенегро орсон. Монтенегроос Косово орсон. Косово Серб ороод, Сербээс өнөөдөр Хорват ороод, Хорватаас одоо бид нэр ингээд Итали руугаа явах гээд фериндээ суудсан байна. Балканы хоогийн энэ улсуудаар аялал гэсэн эртний их мөрөөдөлтэй байсан. Мөрөөдлийнхэн бас нэгэн хэсгийг ингээ сайхан биелүүлээд амжилттай сайхан аяллаа дуусгаад Адриатын тэнгисээр Итали орох хөлөг онгоцон дээрээ сайхан суугаад найзуудтайгаа адал явдал сайн муу одоо дурсамжуудаа ярилцаад ингээ сууж байгаадаа баяртай байна. Тэгээд өдөр хоног өстө нүд ирмэх зур өнгөрсөн байна. Маш их юм үзлээ, их юм судаллаа, маш их зураг бичлэг их юм хийлээ. Энд чинь бас ингээд айгүй хөдөлмөр байдаг юм байна. Ингээд Балканы хойгоор ер нь хүмүүс явж л байсан баг. Гэтэ ер нь жоохон цөөхөн л юм шиг байна. Монголчуудыг бүр огт мэдхгүй байна. Зарим улсууд нь манай энийг бүр эзэлжсэн хүмүүс үстэй. Та нар морьтой ирээд л гэж байна. Өөр юм мэдж байгаа морьч хаана байна гэж байна. Машинтай болсон бид нар гэдэг хэллээ. Машин зам бол аюу хүнд байлаа те дандаа уусын оройдойгүүр эсвэл уусын жалгаар явах юм. Тэгээд амар нарийнх дандаа гүлтүүкийн зам шиг ингэж эргэлттэй замуудаар л их явлаа ш те. Харахад 200 хэдэн километр явхаар 5-6 цаг явчихад байгаа. Энэ Балканы улсууд ч өөрсдийн гэсэн шашин шүтлэгтэй бас нэг өөрсдийн соёлтой, өөрсдийн одоо энэ авж үлдсэн энэ түүх дурсамжит юмнууд байна. Бас улс орон түүхгүй байна гэж байхгүй л баг мэдээж ойлгомжтой өөрсдийнх нь нэг тийм бас нэг өв соёл гэж байна шүү дээ. Бас нэг дурсамжит юмнууд тэрийгээ бас хөөрхөн хамгаалж авч үлдсэн юмнууд байдаг юм байна. Ер нь бид нар бол нэг юм цагийн хуваарьтай өглөө 7 цагт өглөөний цагаа уулаа, 8 цагт аялдаа гарлаа, орой 5-6 хүртэлтэй аяллаа хийгээд ингээ явдаг. Тэгээд дэлхийг тойрох аяллаа маань дараачийн зогсоолоод мэдээж Өмнөд Америкээс эхэлнэ. Тий. Тэгээд сайхан манай найзуудтайгаа энэ маш олон 50-60 орноор аялгаад маш сайхан сэтгэл санаа нэгтэй тий. Одоо нэг үйлсийн төлөө ингээд найзуудтайгаа сайхан зүтгээд ингээ явж байгаатай маш их баяртай байна. Манай хөлөг онгоц нь Далмация гэдэг хөлөг онгоц байгаа. Ресторант. За Анконо ирлээ бууцгаана уу гэж. Өглөөний 8 цаг болж байна. Одоо яг Анконод усан онгоц маань ирж байна да. За одоо буугаал тэгээд бид чи одоо өнөөдөр Сан Марино орондоо. За ингээд усан онгоцноос машинтайгаа бууж байна да. Welcome Italy. Buongiorno. За Анконо дээр буунгу Цезар өшөө байд юм бэ? Юуны Цезар ах юм аа шүү байна. Далаа шороо болоод манай ч 2 цаг хүлээж иж шуурга нь арай гайгүй болгож шин. Хоцорч хөдөлсөн. Сайхан амраад ирлээ. За Италийн Анконодо буучлаа. Одоо эндээс Сан Мариногийн хамт ус руу явж байна. Тэгээд цаашаа Милан руугаа маргааш Олимпико
нээлт рүү ингээд зорж байна. Италийн хурдны зам руу ороод ирсэн. За Италийн хурдны замын үйлчлэгнүүд бол супер шүү дээ. Орж нэг Итали кофе ууя да. За Миланд ч одоо бүр Монголоос урлагийнхан энэ төр ирсэн байна гэж шүү. Урлагийнхан тэгээд Монголын өдөрлөг болж байгаа юм байна. Миланд. Buongiorno, bella Italia. Италийн Колонкол зүгээр нэг том супермаркет ч гэл юм байдаг шүү дээ. За тэгээд Италид бол хурдан явна, хурдны зам сайтай учраас нэг цаг гар явал бид нар Сан Марино орчин. За бид нар бол өмнө нь Милан, болон Ром, Наполи, Палермо гэх 4 хотоор нэвтрүүлгээ хийцэн байгаа. Одоо бид нэр Сан Марино гэх цоо шин газар та бүхнийг аялуулах гэж байна. Миний бие ч гэсэн анхудаа очиж үзэх гэж байна. Сан Марино бол төв замаас жоохон зайдуу байдаг болохоор хүмүүс тэр болгон Сан Марино орж чаддгүй хуралтай. Ягаад тэгэхээр ер нь бол Италийн төв хурдны зам бол Миланаас доош Флоренц гэдэг, Флоренцээс цааш Ром гэдэг, Ромоос Наполи, Наполиос Палермо гэх ингэ явдаг. Яг төв хурдны замаас нэлээд зайдуу учраас Сан Марино руу тэр болгон хүн очдгоо. Тэгэхээр одоо бол бид нэр ингээд энэ удаагийн аяллаараа Сан Марино үзэх завшаан тохиолдож байна. Тэгээ Сан Марино гэж хамгийн эртний бие даасан хамгийн жижиг гайхалтай улсаар та бүхнийг аялуулах гэж байна. Сан Маринод уулзцгаая. Намрын өдрөл бидэнд айчтэн ирдэ. Айны шогод бэштэн олсын дэгурцаа.